Сайн байцгаана уу та бүхэндээ гигийн өдрийн мэнд хүргэе. 2026 оны 7 дугаар сарын 22-нд лав гарагийнхаа 6-аг хүрэх гэж байна. Астра Золан байна. За энэ өдөр ялангуяа өглөөний бидний сэтгэл хөдлөл энэ өдрийг тийм үү тэр чигээр нь тодорхойлох бүрэн боломжтой байна. Яагаад гэхээр энд ингээд тэнгэр дээрх зургийг харж байгаа бол энэ сар болон Плутон гаригууд өөр хоорондоо сквер үүсгэсэн байгаа байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь энэ нэлээд эрт цаг байгаа даа 6 цагийн өглөө. Тэгэхээр 6 цагт хэрвээ хэн нэгэн ажилдаа яарч байгаа өглөөний ээлжтэй хүмүүсийн хувьд энэ нэрг нь нэлээд чухал мэдрэгдэж магадгүй цөмөрө замын хөдөлгөөнтэй болгоомжтой хандаарай. Ажлын ачаалал бусдын ганцхан үг хүртэл бидний сэтгэлд маш хүчтэйгээр нөлөөлөх бүрэн боломжтой. Хэрвээ ямар нэгэн зүйл бидний сонсноор болохгүй байх юм бол шууд хариу үйлдэл битгий үзүүлээрэ, битгий яараарай. Болж өгвөл өглөөг маш тайван эхлүүлж чадах юм бол цөмөр өдрийн үлдсэн цаг хугацааг арай илүү дайжгүй өнгөрөх бүрэн боломжтой байгаа. За тэгээд ялангуяа өөрийн 6 цаг 30 минутад тийм ээ найз нөхдөчин ялангуяа мөнгө зээлэг гэх юм бол бас том бодолтой хандаараа гэдгийг бас зөвлөмөр байна манайхаа. За тэгээд лав гариг маань гიშээж байгаа бууд гаригийн энерги өндөр байгаа тул яадгүй гэхээр бууд гариг маань бидний харилцаа, холбоо, суралцах, бичиг баримт, гэрээ хэлцэл, мэдээлэлтэй холбоотой бүх энергийг иргэшээж байдаг учраас энэ энерги дээр нэгэд гол сэдв явагдана. Гэхдээ энэ бууд гариг маань тийм үү энэ харагдаж штэ энэ R үсэгт байгаа. Заардаа энэ бууд гаригийн маань бэлэгдэмдэг байхгүй юу? Тэгээд бууд гариг маань өөрөө ингээд ухарч байгаа учраас бид нар ингээд буруу ойлголцчихгүй. Бидний асуудал бичиг баримтад саатал учирчихгүй. Хуучин асуудлууд дахин сөхөгдөх бүрэн боломжтой магадлал өндөртэй учраас тайван хүлээцтэй хандаарай. Ялангуяа бидний өмнө нь орхид дуулчихсан байсан алдаа эргэн сөхөгдөх, бидний хариуцлага дахин эргэж ирэх, амлалтууд маань дахин сануулгадаж болох учраас альвааг цөмөрөө нэгтлээд тийм ээ яаралгүй шийдвэр гаргах нь маш чухал байгаа шүү манайхаа. За тэгээд үргэлжилж байгаа энерги нь өшөө юу байна вэ гэхээр энэ ингээд юу байхгүй юу? Дэлхийн ван гарыг маань энэ далаа ван гарагт айгүй гоё ингээд юу яачин сэгсэл сэгсэл холбоостой ингээд байгаад байгаа байхгүй юу? За тэгээд зайж арай би энийг ингээд хөдөлгөх юунд оруулах хэрэгтэй та бүхэндээ цагийг хөдлөхгүй бол зөвхөн нэг цагаар харагдаад байж магадгүй. За ингээ хөдөлгөн гэсэн. Ингээ хөдөлгчингууд би цагааг үл гэж болж байгаа байхгүй юу? За тэгээ цагааг үлгчингууд цөмөр юу харж болж байна вэ гэхээр далаван гариг болон энэ Плутон гаригууд маань ухарч байгаа. Тэгээ өөр хоорондоо эерэг энергиэр холбогдчихсан байгаа байхгүй юу? Энэ нь биднийг гаднах үйл явдлаас илүү өөрийнхөө дотоод өөрчлөлтөд илүү их анхаарал тавиараа тэнд биднийг өөрчлөхөд идэвхтэй энерги явагдаж байгаа. Ялангуяа өнгөрсөн туршлага, бидний хуучин, итгэл үнэмшил, бидний дотор байдаг айдас, дотоод шарах дахин мэдрэгдэх болно. Хэрвээ тэгээ та бүхэн маань бас мэдрэгдэх юм бол өөрийгөө сул дорой гэж битгий ойлгоорой. Өөрийн чинь сул дорой болгох гэж байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгэхээр өөрийгөө сул дорой болчлоо гэж бас битгий бодоорой. Харин өөрийгөө илүү их гүн ойлголттой болж байна. Би өөрийгөө тийм өөр өнцгөөс харж чадна. Эсвэл гаднах үйл явдалд би дотроосоо арай өөр өнцгөр гаргалгаа гаргах боломжтой. Надад ийм гарц байгаа гэдэг өнцгөөс нь харж ажиглаж гарцуудаа олвол төлхөө их сайн байх болно. За тэгээд цаашаа ингээд явж исэн чинь яаж юм бэ гэхээр би тэнгэрийн зураг гүйлэх гэж байгаа байхгүй юу? За тэгээ жоохон ингээд орой болчингууд орой 7 цаг хүртэл тийм үү? Бидний хайрын бурхан хайрын тэнгэр минь энэ ахгүй охины ордод байгааз. За тэгээ яаж юм бэ гэхээр ангар гаригтайгаа хоорондоо сквер үүсгэж байгаа. За хайрын бурхан тэнгэр маань болохоор Венус гариг тийм үү? Охины ордод байна. Тэгээд охины ордод байхаараа яадгүй гэхээр охины орд ч өөрөө юмд маш ингээд нямбаа нихур хандах гэдэг. Охины орд ч юм болохоор бидний хайр, харилцаа, мөнгө ялангуяа эмэгтэй хүнийг төлөөлдөг гариг байхгүй юу? Тэгвэл эхрийн орд маань болохоор бидний харилцаа, бидний унаа, тэрийг аян замыг илэрхийлж яадаг сурахыг хүртэл тэгэд ангар гариг маань өөрөө эрэгтэй хүнийг төлөөлж яадаг ийм гариг юм байгаамаа. Тэгэд энэ хоёр гаригууд маань өөр хоорондоо энэ ордуудтай ингээд жоохон эсрэг тесрэг юм энерги үүсгэчихээр яах вэ гэхээр бидний ингээд жижиг үйл ойлголцол нэлээд том маргаан болж хувирах гэдэг ийм эрсдэлтэй байдгийн баа. Тэгээд цөмөрөө ингээд нэг айхтар шүүмжлээд авахгүй, яруу хариулт өгөөд авахгүй, тийм үү? Ярваа нэгэн үгээр бусдыгаа яжлаад авахгүй, айгүй гоё ивтэй, найртай тийм ээлдэг харилцааг цөмөрөө яах хэрэгтэй, бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний харилцаа
хурцдах боломжтой байгаа. Тэг хин нэгэн өөр луу чи ингээд авч яваа жоохон хурц байгаад тах юм бол за энэ энерги л энэ хүн дээр нэлээх одоо эд өвчөд нөлөөтэй байна да гэж бодоод цөмөрөө жоохон зөөлөн байвал биднэрт илүү их ухаалаг энэ өдрөө даван туулах болно. За тэгээ цаашаа цөмөр явж идэл яах вэ гэхээр одоо сар маань хилэнцгийн ордоос яаж гэнэ вэ гэхээр одоо сур гарагтай айгуу гоё эерэг энерги холбогдчихно. За тэгин гууд цөмөрөө хэрвээ өглөөдөө өдөртөө тийм үү оройдоо ингээ жоохон таагүй байсан бол бид нар одоо бүх алдаагаа засаад сэтгэлээ нээгээд илүү их тайван дотор байгаа зүйлсүүдэд илэрхийлэх юм боломжтой цаг хугацаа ирж байгаа гэсэн. Тэгээ өдрийн турш одоо бидэнд ингээ ярваа нэгэн хүнд байсан яриаг цөмөр орой дахин эхлүүлэхэд арай их үр дүнтэй байх нь ийм орой үеийн цагаар байх болно манайхаа. За тэгээд цөмөрөө яаж гэнэ вэ гэхээр одоо өнөөдөр тийм үү үгээ сонгох нь бидний ялалт болно. Тэгээд хинэн төвчээртэй байна. Тэр төвчээр нь бидний хамгаалт байх болно гэж ойлгож болно. За тэгээд товчхондоо болохоор цөмөрөө юуг анхаарах вэ гэхээр өдөртөө тийм үү одоо яаруу хариу бичгээс зайлсхийе. Сонсон мэдээлэлээ баталгаажуулцгаая. Шүүмжлэлээс илүү одоо бусдыгаа ойлгохыг хичээе. Тэгээд чухал яриагаа оройн цагаар хийх нь одоо элдээ арай илүү үр дүнтэй байх болно. Эрүүл мэндийн тал дээр гэх юм бол яг одоо урд өдрийнхөө ажиллагаа цөмөрөнгийн багал зур хоолой хийсэг. Тэгээд хүзүү хоолой гамны чанга бити яриараа хүүтийн бити угаараа одоо ямар ч хэсэн хоолойгоо бас тий хамаа намаагүй зүсчихгүй хүн шиг уурчихгүй хүн шиг гэмтэжгүй хүн шиг байхыг хичээгээрээ шүндээ бас эвтэйхэн унтаарай. Одоо эн чинь бас шилүү хүзүү хүртэл ингээ хамаарж байгаа шүү дээ. Тэгээ бүлийн усаа сайн угаараа манайхаа. Анхаарах жилтэнгүүд дээр болохоор манай туулаа жилтэнгүүд маань байна. Энэ өдөр бусдын үгийг өөр дөрийн одоо хит хүн дээр тусгаж авахгүй байхыг зөвлөе. Айгуу гоё тайван сонсоо дараа нь одоо тий шийдвэрээ гаргаарай. Энэ өдрийн маань нивэлтэн өнгө нь одоо бууд гарагийн маань иргэшээжэдэг өнгө гэсэн үг шүү дээ. Ногоон өнгө байгаа. Бидний одоо энэ ногоон өнгө нь тийм үү? Одоо өнөөдөр айгуу гоё тайван төвлөрлийг биднэрт ингээ зөв шийдвэр гаргах ухааныг дэмжиж бидний сэтгэлийг тодорхой байхад туслах болно. За энэ өдөр илүү хүчтэй мэдрэх боломжтой 3 ордууд болохоор ихээр, охин, хилэнцгийн ордынхан маань байна. Илүү их ухаалаг байцгаая. Тэгээд өнөөдрийн цөмөр үгэн заслаа хэлэхээс өмнө би үгэн заслууд маань одоо яаж одоо холбогдож байгааг та бүхэндээ бас юу ч гэсэн ингэ тайлбарлаж өгье гэж бодож байна. За үгэн заслууд дээр хараа ийм байгаа юм. Одоо санчир гариг болон ингээд ухарж байгаа бууд гариг хоёрын маань одоо хоорондын харилцааны энерги байгаа штэ. Тэрэн дээр болохоор цөмөрөө одоо энэ юг хэлвэл зүгээр юм. Одоо affirmation за би тэгээд эхлээд би тайлбарлачаа. За ухарж байгаа бууд гариг болон санчирх гариг хоёрын өөр хоорондын болгоомжлох харилцаа, далааван гариг болон дэлхийн ван гаригийн өөр хоорондын тийм үү бидний дотоод ухаарлыг өгж байгаа энерги мөн тэгээд сар маань одоо сур гаригтайгаа айгуу гоё тийм эерэг энерги холбогдож байгаа. Энэ үндсэн гол одоо өглөө өдрөөрөө гэсэн энергиудээр аваад одоо дараах 3 цөмөр үгэн заслуудаа хамтдаа хийцгээе. За одоо тэгээд цөмөрөө эхлэе. Миний хэлэх үг бүр мэргэн ухаанаас төрж байна. Миний зүрх тайван байх тусам зөв зам мөр тодорч байна. Өнөөдөр би тайван ухаанаар хамгийн зөв сонголтоо хийж байна. Талархъя. За дахиад нэг удаа хэлцгээе. Миний хэлэх үг бүр мэргэн ухаанаас төрж байна. Миний зүрх тайван байх тусам зөв зам тодорч байна. Өнөөдөр би тайван ухаанаар хамгийн зөв сонголтоо хийж байна. За одоо ингээд хэлэнгуут саяны хэлсэн юунууд маань ханарт маань харагдаж байна. Одоо нөгөө нэг гаригуудын маань холбоосууд нь одоо эхний манифестээс шүү дээ. Одоо миний хэлэх үг бүр гэдэг одоо ухаанаар төрж ийн гэдэг чинь одоо бидний ухарж байгаа бууд гариг болон санчир гариг маань ахгүй юу. Яагаад гэвэл санчир гариг маань одоо бидрийг мэрэгэн байгаарай. Мэрэгэн одоо цэцэнтэй айгүй уужуу одоо айгүй тийм одоо хөгшин хүн шиг одоо энергийг санчир гариг маань өгдөг байхгүй айгүй олон жилийг насалчихсан маш мэрэгүү ухаантай болчихсон байгаа гэдгийг. Одоо бууд гариг чинь өөрөө бидний ярьж байгаа хэлж байгаа илэрхийлж байгаа болохоор энэ ихний өгүүлбэр нь ингэж холбогдсон байгаа.
Тэгээд түрүү нөгөө хэлсэн шүү дээ тийм үү, бидний зүүн совин дотоод өөрчлөлтүүд гарч ирж байгаа юм энерги байгаа. Бид нар өөрийнхөө тулгарч байгаа замыг өөрийнхөө бодлоор өөрийнхөө дотоод өөрчлөлтөөр өөрчлөх боломжтой гэсэн. Трийг цөмөр яг нэг хоёр дахь өгүүлбэр буюу одоо миний зүрх тайван байх тусам зөв замыг одоо тодруулж олж хардгаа гэдэг маань ингээд холбогдож байгаамаа. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор бидний одоо сар маань одоо сургаар ихтэйгээ ингээд гоё эерэг нэрхтэй байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэр маань болохоор цөмөрнгийн одоо өдөр нь тийм үү одоо энэ жоохон тийм таагүй байсан энергиудыг таагүй байлгахгүй тул цөмөрөө би тайван байгаа шүү. Би айгүй гой ухаалгаар зөв сонголтыг хийж байгаа шүү гэж цөмөрөө тэр энергиудыг засаж сайхан энерги урин додож байгаа ийм гой холбогдож байгаа үгс байгаа юм аа. Тэгээ өнөөдөр зоолооны нэг бас ингээд тайлбарлаад хэлж өгье гэж бодоод та бүхэндээ өмнө нь болон ард нь ингээд тайлбарчлаа. За ингээд ийм байна да манайхаа. Тэгээд 22-ныхоо 6 тайллыг та бүхэндээ хүргэлээ. Бүгдээр нь эрүүл энхийг амар амгалан хүсье. Астро Золон байлаа. Баярлаа. Баяртай. Бусдтайгаа бас хонхоо дараад хуваалцарай. За бай бай.